одоо би дахиад сонгуультай холбож хэлэхэд манай энэ ажил хэрэгч хүмүүс сонгогчид ерөөсөө сонгуульд орж байгаа намуудаас маш тодорхой асуулт асуух хэрэгтэй. Гэхдээ дэлхийгээр сонгуулийн кампани болж байгааг би харж байна. Би сонгогчсныхоо маргааш ийм зарлиг дээр гарын өсөлт зурнаа. Манай нам парламентэд олон болох юм бол эхний өдөр энэ хуулийг авч хэлцэнэ. Эхний сард энэ хуулиудыг батална гэж амлалт өгж шв. Та нар тэгж асууж гин үү? Яг эхний сард та нар ямар хууль батлах юм? Яг үндэ бол сонгуулийн дараа эхний 100 хоногт тухайн парламентын олонх тэр амлсан юм хийж чаддаг, хийхгүй бол тэгэл аль аль талдаа мартагнаад огтдаг байна. Тийм учраас энэ дэлхий дээр чинь бас энэ сонгуульд явуулдаг ардчилсан нээлттэй гэж байгаа орнууд тэр ард иргэд хаширсан байна. Гэхдээ яг эхний 3 сард чи юу хийх юм бэ? Эхний сард ямар хууль батлах? Үнэхээр тэр намууд улс төрд одоо нээлттэй болж чадах уу? Хариуцлага хүлээдэг болж чадах уу? Дансан шилэн болж чадах уу? Хууль зөрчих юм бол тэр намуудыг татан буулгадаг тийм хуультай болж чадах уу? Энэ асуултыг асуух ёстой. Та гишүүн болох юм бол таныг эргүүлэн татах тухай ярьж байна. Тэр хуулийг та батлах уу? Эхний сард та тэрнийг батлах уу? Гишүүн болоод дахиад нэр дэвшээ. Дахиад тэр гишүүнийхээ бүрэн эрхээр халахлаа. Дахиад тэр хууль бус үйл ажиллагаа тэр хулгайгаа үргэлжлүүлээд явж байгаа хүнтэй хариуцлага тооцох хууль батлах уу? Аль эсвэл газар дээрээ баригдвал гэдэг хуулиар мөрдөж явах гэж байгаа юм. Хуулийн байгууллага мөрдөөд шалгаад энэ хүнтэй хариуцлага тооцмоор байна. Асуух юм байна гэдээ оруулаад ирэхэд шууд өгөөд явуулдаг хуулиа батлах уу? Хэрвээ хуулийн байгууллага чамтай тийм асуудал ярих юм бол чи шууд өөрөө өргөдлөө өгөөд гарч чадах уу? Тэр бүрэн эрхээсээ тэгэд татгалзаж чадах уу? Үүнийг л сонгогч асуух ёстой ш. Энэ байхгүй учраас Монголын улс төр муухай болоод байна. Энэ байхгүй учраас улс төрийн эдийн засаг муухай болоод. Засгийн газраа та нар байгууллаа. Их хурлын гишүүн засгийн газрын гишүүний ажил албан тушаалыг хашихгүй байж болох уу? За бүр явж одоо буулт хийгээд талтлаас нь буулт хийгээд ерөнхий сайд, хууль зүйн сайд, тэр сангийн сайд, гадаад харилцааны сайд их хурлын гишүүн байж болно. Бус нь байж болохгүй гэж би хуулийн төсөл өргөн байсан л дээ. Энэ хурд батчихгүй. Яг түүгээр хязгаарлаад бусдын тэр давхар дээлгээ чимээ өмсөхгүй байж чадах уу танаа нам? Тэр хуулийг одоо баталж чадах уу? Засгийн газар байгуулалтаа энэ зарчмыг барьж чадах уу? Ингэхгүй болохоор Монголын төрд хариуцлага ирэхгүй байна. Ингэхгүй болохоор албан тушаалтнууд нь тэр албаараа дамжуулаад их хурл тэр олон түмний тэр төлөөллийг авахд суугаад байна. Хариуцлага тооцож чадахгүй байна. Үүнээс болоод дээрээсээ толгой нөтсөн учраас Монголын нийгэм чинь нэлээд ийм хүнд байдалд орчоод байна. Энэ асуултыг би асуух ёстой гэж бодож. Тэр ерөнхий сайд нь засгийн газрын гишүүнээ томилдог, чөлөөлдөг тийм эрхтэй болгож чадах уу? Үнэхээр үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа бол ганцхан энэ асуудлыг, ганцхан харилцааны тухай ярих гэж би хэлээд байгаа шүү. Улсын их хурлын гишүүн өнөөдөр татвар нэмэх тухай, аль эсвэл засгийн газрын оруулж ирсэн төсвийг нэмэгдүүлэх тухай санал гаргахгүй байдаг тэр хуулийг та нар батал. Яг тэгэх ёстой. Энэ аж ахуй нэгж, энэ бизнес хийж байгаа улсууд дээр ирдэг энэ дарамтыг нэмэхийн төлөө гишүүд санаачлал гүйдгийг болиулах хэрэгтэй. Зөвхөн засгийн газар тийм санал оруулж ирдэг л байх ёстой шүү. Тийм биз дээ. Тийм иргэншсэн, тийм зөв тогтолцоороо бид нар явах ёстой. Дарамт ихтэй байна. Монгол дээр нэг шаталтай татварлуугаад орвол болоо юм шүү. Засагтаа энэ эрх баригчтай хариуцлага тооцдог юмыг бид нар олон улсын стандартын дагуу хиймээр. Миний боддог бодлого Монгол улсын ирээдүйн унсан бол нөгөө чансаа байдаг ш. Нөгөө A, B, C тэр нэмэр хасахгүй. Монгол улсын ирээдүйн унсан бол засгийн газартаа тэрнийг хариуцж байгаа сангийн сайдтай шууд хариуцлага тооцох. Монгол улсад амьдралын индекс өссөн бол тэр хууль зүйн сайдтай шууд хариуцлага тооцох. Дахиад тэр ирээдүйн унж байгаа бол тэр засгийн газрыг зайлуулах хэрэгтэй. Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй. Яг энийг хуулчлал бид нар Монгол улсын хөгжлийн хөтөлбөр тэр хуулинд энийг оруулах гэсэн. Монгол улсын өрсөлдөх чадвар Монгол улс ухарсан бол тэр өрсөлдөх чадвар хариуцаад ажиллаж байгаа тэр засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцох гэсэн. Гэхдээ тэргүй дэлхийд үнэлдэг биднээс хөндлөнгийн үнэлгээгээр гараад ирдэг юм үнэлгээ байна. Тэр дүндээр муу авсан бол тэндээс байсаасад орцсон бол хариуцлага тооцсон байх ёстой. Түүнээс биш нэг их хурлын гишүүн байржгүйгээр улс төрийн төлөө тэгээд энэ маань сайд болсонгүй энэ гэж хоорондоо үйлдэлдээд ингээс суудаг
ийм марзан жүжиг болов үнэхээр Монголын улс төрийг аврахгүй шүү. Хулгайгаас зүгтэх гэж байгаа улсууд нэг албан тушаал авахгүй байна. Ийм марзан жүжигтэй эвлэрт сууж байгаа. Би ийм байдлыг үнэхээр тэлж чадахгүй. Би энэнийг 90 онд ярьдаг байсан одоо ярьж байгаа. Би ярьдаг байсан юм нэрэл байна. Би ийм шудраг ус юм, ийм хариуцлагагүй юм. Би 1989 оны 11-р сард би хариуцлага гэдэг үг хэлж дээр олон нийтийн цуглаан дээр орж ирсэн уулзсан. Одоо би тэрнийг яриад зогсож байна. Тэр үед хариуцлага шаардах хэрэгтэй, тооцох хэрэгтэй гэж ярьдаг байсан. Одоо би энийг ярьж байгаа шүү. Тэгэхээр олон болоод эхнийхээ судалгааны та нар юу хийх юм бэ? Тэгээд тэрнийг тэр мөрийг хэлбэртэй тусгах. Одоо аль түмэн ийм тодорхой юм шаардах хэрэгтэй. Эсвэл нэг юм санаа зовоод одоо манай сонгуульд их хуучнараа болж ш. Аль 10 жилийн өмнө, аль 20 жилийн өмнө бид нар үзээд өнгөрүүлсэн тэр байдлаа явж ш. Нэг л бие биенээ муутгасан. Зарим нэг тийм ичид амлах гэж байгаа юм шиг. Одоо энэс болиё л доо.